Сайн байцгаана үзэгчдээ амралтын өдрөө аядахтай өнгөрөөж байна уу? Үндэсний мэдээллийн Монцомай агентлагийн 7 хоногийн тойм хөтөлбөр ийхүү эхэлж байна. Бид улсын хооронд өрнөсөн онцлог үйл явдлуудыг таймлан та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. За тухайлбал нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн болон тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн ард түмний санал хураалтын 80 жилийн энэ 7 хоног тохиолсон юм. За мөн улс төрийн хүрээнд Монгол Улсын засгийн газрыг огцруулсан улсын хурлын тогтоол үндсэн хууль зөрчсөн хэсэг талаарх үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарсан зэрэг үйл явдлууд энэ 7 хоногт болж өнгөрлөө. За түүнчлэн бид эрүүс хамгаалах өдрийг энэ 7 хоногийн таймдоо онцлон бэлтгэлээ. За эхний мэдээг хүргэе. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн бүх ард түмний санал хураалтын 80 жилийн энэ он тохиож байна. За 80 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энэхүү санал хураалтыг явуулж нийтээрээ гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. За энэхүү санал хураалтад 18 наснаас дээш буюу 494 мянган хүн саналаа өгж тусгаар тогтнолоо дэмжсэн түүхтэй. За энэ түүхэн өдрийг тохиолдуулан Чингис хаан үндэсний музейд өнгөрсөн даваа гарагт тусгаар тогтнолын төлөө ард нийтийн санал хураалт 80 олон улсын эрдэм шинжилгээний хурал болсон юм а. За Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүүн хүрээлэн хамтран зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд нийт 12 ихтгэл хилцүүлсэн юм а. Нэгдсэн үндэсний байгууллагын 80 жилийн зориулсан нэгдсэн үндэсний байгууллагын 7 хоног болсон юм а. За тухайлбал бэлчээрийн мал аж ахуй ба Монгол улс сэдвт талуудын уулзалт ярилцлага Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болсон юм. За Монгол улсын хэмжээнд 5100 гаруй бэлчээрийн хяналтын цэг ажиллаж байна. За дэлхийд даяар уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж 700 сая буюу дэлхийн хүн амын 11 нь хүнс тэжээлийн дутагдал өлсгөлөнд нэрвэгдэж нийт сая гаруй төрөлцөөл ургамал амьтны тоо цөөрч байгаа гэсэн судалгаа гарсан байна. За тиймээс бэлчээр болон малчтын тогтвортой удирдлага туйлын хэрэгтэй байгааг мэргэжлэнүүд болон судлаачид бол хэлж байгаа юм. За манай улс нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганаар 5 тогтоол санаачлан 2 жил тутам хилцүүлэн батлуулж байна. За түүнчлэн 2026 оныг бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгон зарлах санаачлагыг дэвшүүлсэн байдаг. За ингэснээр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бүгд хуралдаанаар энэхүү тогтоолыг батлуулсан байдаг. За мөн нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 79 дугаар чуулганы 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн бүгд хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэгийн санаачилсан дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг батлуулсан. За манай улсын олон тал дипломат ажиллагааны томоохон амжилтуудын нэг болсон гэж үзэж байгаамаа. За Монгол улс болон нэгдсэн үндэсний байгууллагын харилцаа хамтын ажиллагаа нь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаа бол мэдээж байна. За гендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн түвшний шийдвэр гаргалтын оролцоо, нийгэм эдийн засгийн хөгжлийг хангах, мөн далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрх ашиг хамгаалах зэрэг чиглэлээр амжилттай хөгжсөөр ирсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн 2025 оны илтгэлд дурдсанаар Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 66.7% байгаа нь дэлхийд дахины дундаж үзүүлэлт болох 17%-аас даруй 4 дахин өндөр үзүүлэлт болсон байгаамаа. Дараагийн мэдээг хүргэе. Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоолд Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх бүхэлд нь хориг тавьсан байгаа. Энэ талаар Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газраас өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийсэн. Тодорхойлбол улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хилцэхдээ санал хураалтын томьёоллыг буруу хэрэгэлсэн. Мөн түүнчлэн хуралдааны эртцийг энэ сарын 16-ны буюу пүрэв гаригийн өдрийн эртцээр авч үзсэн. Мөн улсын хурлын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааныг хуралдуулахдаа эртцийг шинээр бүрдүүлэх ёстой байсан гэдгийг энэхүү хоригт тэмдэглэсэн байгаа юм. Тиймээс дээрх үйлдэл нь үндсэн хуулийг зөрчиж, хууль дээдлэг зарчмыг алдагдуулсан хэмээн үзэж улсын хурлын тогтоолд хориг тавьсан гэдгийг тайлбарласан юм а. Тэгвэл үндсэн хуулийн цэцгийн энэ сарын 22-ны их судлалын хуралдаанаар уг асуудлыг авч хилцсэн бөгөөд Монгол улсын ерөнхий сайдыг огцруулсан улсын хурлын 2025 оны 95 дугаар тогтоол нь үндсэн хууль зөрчсөн хэмээн шийдвэрлсэн байна. Учир нь юу вэ гэвэл Монгол улсын их хурлын гишүүн Булган Туяа Монгол улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн
За 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн улсын хурлын гишүүдийн 4/1-ээс доошгүй нь ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьбал улсын хурал 3 хоногийн дотор хилцэж 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. За улсын хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол ерөнхий сайдыг огцруулах тухай улсын хурлын тогтоол баталсан тооцож шинэ ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэснийг зөрчсөн гэж дүгнсэн байна. Мөн ерөнхий сайд Зандан шатар хууль зүйн дотоод хэргийн сайдаар их баярыг томилох тухай саналыг Баасан гарагийн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа хууль зүйн дотоод хэргийн сайдаар Батбомрын их баярыг томилох тухай захирамжид ерөнхий сайд Зандан шатар гарын үсэг зурснаар албачиж шинэ сайд хангараг өргөснөөр үүрэгт ажилдаа орлоо. Өнгөрсөн 7 хоногт бас нэгэн онцлог үйл явдал болсон нь цоохор ирвэсийн дэлхийн өдөр тохиосон юм. Жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг олон улсын цоохор ирвэсийн өдөр болгон тэмдэглэдэг боломжтой. Улсын тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргаанаас хөдөлгөөн өөрөө мэдэрдэг камерыг 2017 оноос тавьж эхэлсэн байна. Хордлын тайгад суйрлуулсан камерт 2019 онд цоохор ирвэсийн анхны зураг дарагдчихсан. Цоохор ирвэс дэлхий дээр Азийн 12 улс буюу Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казахстан, Бүгд найрамдах Киргиз болон Монгол, Непал, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан зэрэг улсуудад тархсан байдаг. Харин Монгол улс цоохор ирвэсийн тоогоороо дэлхийд 2 дугаарт ирэмлэгддэг байна. Судлаач Дашин судалснаар бол 1970-ад оны үед 700 гаруй цоохор ирвэс байсан бол 2021 оны судалгаагаар 1127 ирвэс байгааг бол бүртгэсэн байна. Ирвэс нь бол байгаль орчны экосистемийг хамгаалах чухал ач холбогдолтой. Өвсөн тижээлтэн амьтдын тоотлогоог хэд очирхоос сэргийлэх, экологийн тэнцвэрийг хадгалах, ургамлын төрөл зүйлийг багасгах, хөрсний илэгдэл үүсэх, усны их үүсвэр багасгах, бэлчээрийн экосистемд ороодох, мал амьтны халдвар төвчөнд дэгдэхээс урьдчилан сэргийлдгээрээ байгальд бол маш онцгой үүрэгтэй амьт юм. Мөн энэ 7 хоногт төрийн сойрхолд урлагийн гавь эзэтгэлтэн Үржингийн ядам сүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан амар аясгалан үзэсгэлэнг бол зохион байгуулсан. Энэхүү үзэсгэлэнгийн гэрэл зургуудаас одоо та бүхэнд онцлон төлөвлүүлье. Үндэсний мэдээллийн Монцом агентлагийн тойм хөтөлбөр энэ үрээд өндөрлөж байна. Та бүхэн амралтын өдрөө хайдвартай сайхан өнгөрүүлээрэй.